нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Төв номын сан дээр шинэ номын нээлт болж байгаа. Ингээд ганчим гэгчтэй уулзаж ярилцж байна. Шинэ номын эхний хуудсыг нээн гэдэг шинэхэн төрсэн хүүхдээ өлгийдэж аваад тэрхтээ адил нарийн сайхан мэдрэмж байдаг учраас номонд ойрхон хүн бүхэн болвол энэ гайхалтай мэдрэмжийг мэддэг учраас номын баяр тэмдэглэн гэдэг хичнээн сайхан үйл хэрэг болохыг надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Монголын их өв соёл номын урсгал дунд шинэ ном нэмэгдэж байгаад уншигчийн зүгээс номын ертөнцид амьдардаг хүний зүгээс тун их баяртай байна. Үг нь үнэн, үзэг нь хурц, үйлс нь ариун байж Монголын соёл урлаг, Монголын номын ертөнцид шин номоор дээжэн барьж утга зохиолд хамгийн их од хиймэртэй явахыг хүсье. Энэ талархлаар зохиогчид бүгдээрээ баяр хүргэж нэжгэнсэн сайхан алга ташилтаар уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Номныхаа талаар үзэж унших шүү дээ. Ном маань мэндэлсэн түүх бид түрүү хэлжсэн 2015 оны 12 сарын 18-нд Японы судлаач орчуулагч Төмөр Батар ах фэйсбүүкээр эргэжил яруу найрагч яргийнхаа номыг гаргаач гэж надад тийм пост хийсэн. Миний ханаас яруу найрагч Батцэнгэл тэгээд Цэнгэл маань хань маань бас сайхан дэмжлээ. Зургийн маань хин Мөнхөт гээд сэтгүүлч Чожилжуугийн Мөнхөт чог зургийг Батэрднах тэгээд гэрэл зургийг манай Солонгос багш би бас Солонгос олон жил амьдэрсэн. Нэг л өдөр явах болоход багш минь надад нэг том зураг өгч иж билээ. Тэр зураг маань өнөөдөр миний анхны номны одоо бото зургаар ингэж орно гэж сансангүй. Үнэхээр гоё бэлэг дэмдрэлтэй байна. Тэгээд манай хэвлэлийн редакт Жикомперес тэр дундаа Баяр Батарта хэвлэлийн дизайнертаа маш их баярлж байна. Номны нэрийн Тэнгэр Тэнгэрлэг монголчууд ерөөсөө тэнгэртэйгээ харьцаж ямар нэгэн шүтэлцээ байдсан юм шиг байгаа. Гэнтэл миний толгойд ороод ирнэ. Хэдхэн секундэд би бичдэг тэрийг тэгэл дараа нь явах ганцхан засахын тулсан. Тэгэхээр ингээд тэнгэр бол надад шивнээд байгаа юм болоо. Тэнгэр намайг хайрлаад байгаа юм болоо. Тэгээд ямар ч гэсэн ингээд тэнгэрийн шүшлэг гэдэг энэ сайхан нэр бол ингэж төрсөн. Одоо түүхтэй юм да. Тэнгэр мэд тэнэгэр сэтг, газар мэд уужим уучил. Итгэлийн галыг бадрааж яв, сэтгэлийн их жолоог чан гатга. Миний хань эвд бархас удмын жалбуугийн ганцмг гэж одоо Апимон зөвгөний эмнэлгийн захирал ийм бүсгүй байдаг. Ер нь номын нээлт болж байгаа өдөр бол энэ орчингийн хамгийн гэрэлгээтэй сайхан өдөр байдаг. Өнөөдөр бол тэр өдрүүдэл нэг болж байна. Өнөөдөр манай Баян хонгор аймгийн харьяад Ганчмэг гэж шинэ сайхан залуу яруу найрагчийн Тэнгэрийн чившлэгээс сайхан номын нээлт болж байна. Энд олон одоо яруу найрагчны зохиолч номын хорхой этнуудаа тэр тусмаа одоо манай Ганчмэгийн захим одоо найз нар их олон ирсэн байна. Тэгээд номын нээлт бол дандаа одоо шинэ сэргийг аядангаар хэлбэг байдаг. Тэнгэрийн чившлэг гэдэг энэ ном ч гэсэн уншигчдын хувьд шинэ содон саргыг сайхан ном болсон байна. Үнэхээр эмэгтэй хүний дотоод сэтгэлийн гэрэлгээгээ энэ номнаас бол одоо нэвт гэрэлтэж байна. Хань маань Тэнгэрийн чившлэг гэж анхны номоо үлгэд явсанд туйлын баяртай байна. Энэ дэлхийг диваазан гэж бодвол тэр диваазанд нь хүргэдэг ийм хүний сэтгэлийн диваазанд хүргэдэг шат гүүр нь бол энэ шүлэг яруу найраг юм байна гэж бас өөрөө ингээд ном гаргацсан юм шиг их баярлаж бахархах сэтгэл төрж байна. Би анаах ухааны их сургалт төгссөн эмч мэрэгчлээ. Тэгээд Эвт бархас гэж компани байгуулад 13 онд тэгээд Апимон гэдэг амьд зөгийн гатхуур сэргээн засах совлил ажиллуулад одоо хүртэл амжилттай ажиллаж байна. Тэгээд энэ номоо бас яг хэн зориулсан гэхээр миний аав одоо Тэнгэр тадад 13 жил болж байгаа. Хайрт аав 9 жалбуу. Миний хайрт буурал ээж одоо 80 гарсан. Богшин пагмын баасан төрүүлж өсгсөн хайрт ээж аав хоёртоо зориулж Тэнгэрийн шүлэг номоо барьж байгаа. Хайртай Ганчмгийн төрсөн өдрийн мэндийг хүргэе. Авдраа ийм сайхан ном гаргасан туйлын баяртай байна уу. Би ерөнхийдөө бол Facebook бол миний одоо өдрийн тэмдэглэл гэж бодог тухай үед ингээд сэтгэлээ бичээд яваад байсан. Тэгээд нэг л өдөр одоо ийм ном болчдөг юм байна. 2016 онд л мэндэлсэн шүлгүүд бол их байгаа. Тэгээ ямар ч байсан юм анхныхаа Тэнгэрийн шүлэг номоо үлгэдэж авсан да тун их баяртай байна. Ихтэй дотор миний хань ойр дотны нөхөд гэхдээ ер нь бүхэл хүмүүс энэ миний ном дотор багтсанд яг баяртай байгаа. Анхны ном юм ийм сайхан хүлээж авсан үндэсний төв номын одоо захирал
Яруу найрагч би чинь орлоо маш их баярлж байна. Өчүүхэн намайг ийм гоё танхимд анх удаа хүлээж авч нэг салхийг хаглуулж байгаад маш их баяртай байна. Тэгээд нийт Монголын ард түмэнд эрүүл энх сайн сайхан нэг хүсье. Номоон дэдэлж байгаараа, яруу найргаан дэдэлж байгаа, хүн хүндээ хайртай яваарай. Элгэмсэг байгаараа, эрүүл сараад байгаасаа гэж хүсэн яриа. Ном гаргуул яах вэ гэд харин тэнд бол миний урмын дашуур өгсөн явдал байгаа. Хэрэгтэй гэснээ хэрэгжүүлж сур. Хэрэггүй гэснээ хайж сур. Хайран гэснээ гамнаж сур. Хайртай гэснээ хүндэлж сур. Үзэгч түмнээ энэ номын ертөнцөөр аялдаг номын хорхойтнуудаа Тэнгэрийн шившлэг гэдэг энэ сайхан яруу найргийн номын одоо ертөнцөөр аялаарай гэж ингэж өрөө да. За баярлалаа.